Сүүлийн жилүүдэд хот тэлж аслагдсан газарт суурьшлийн шин бүсүүд үүссээр байгаа лээ. Үүнийг дагаад цэцэрлэг сургуулийн хэрэгцээ шаардлага зөөсч шинээр барьж байгуулах ажил нэлээд хийгдэж байна. Үүний тод жишээ бол Баянзүрх дүүргийн 34-р хорооны нутаг дэвсгэр болох шар хад улаастай орчмыг холбосон шин зам ээж хайрхан гих уулын ингэрт нэгэн цэцэрлэг сургуулийн зохицолбор барилга шинээр баригджээ. Бид тус сургалтын байгууллагын үйл ажиллагаатай танилцахаар залбирлаа. Энэ бол нийслэлийн Баянзүрх дүүргийн 302 дугаар цэцэрлэг юм аа. Цэцэрлэг нь орчин үеийн технологиг уламжлалтай хослуулсан сургалтын үйл ажиллагаа явуулгаараа онцлогтой байна. Монгол хүүхэд болохоор би их хэсүүгээ бүхөжсөн юм. Монгол гэр Монгол ахуйтай танилцах болно. Таван хошуу мал гэдэг нь нүүдэлчин малчин монголчууд бидний үнэн эртнээс гаршуулан маллаж ашиг шиг тасрын антиг ашигладаг. Энэ антин нь дэлхийг тойрон гэрэлдэж байгаа хийнэл дагуулчууд адуу урлаг ажиллахад өдөр бүр хэрэглэж ирсэн ба гэрийн баруун урд зүгт шом босгож уналгын морой ойдог. Эцэг адуу азраг. Энийг за багш нь ийш олч. Сайн бацгаана уу хүүхдүүд ээ? За сайн. За багш нь өнөөдрийн хичээлээр энэ юунд хэрэгэлдэг бүтээл зүйлүүд ээ? Оо зөв морин дэрэгд. Энийг юу гэдэг вэ? Энийг юу гэдэг вэ? Оо имэйл зөв. За энэ болохоор ахуй хэрэглэн зориулдаг имэйлийг 5 дахин жижигсгээд энэ бүх зүйл нэг бүрчлэн салдаг, салаад угсардаг ийм одоо имэйл болсон байна. За энэ имэйлийн энэ юу вэ? Оо өөр яг зөв. Марийг бугуулдаг өөрөө гах нь шүү дээ. Яста мундаг минь өгч. Анц өгтөөч шүү. За энэ тэгвэл ямар зүйл вэ? Оо зөв ташуур. Марийг яадаг байх нь вэ? Оо яг зөв хурдтай явуулахад ташуур хэрэгэлдэг байх нэ. За хүүхдүүдээ одоо энэ пазлаа цөмөрөө эвлүүлж тоглоё заяа. Бүгдээрээ яг урт хурдхныг пазл тавьсан байна уу? Тэрийгээ салгаж агаад эвлүүлчих. За багш нь харъя. Оо за салгасан нь эвлүүлээд байгаарай. Анхааралтай. За л. Эвлүүлж дуусна гараа өргөөрөө багштай. Хөтөлбөр болохоор зэргийн ар гэсэн хөтөлбөр байгаа. Болохоор зэргийн төсөл маань болохоор бодит хүүхдийн ойсчихгүй сэтгэн ботох чадварыг 3D-гээр харуулж байгаагаараа илүү онцлогтой. Зургатаараа тэгээ тайлбарыг сонсоод нэг хүүхд одоо төрүүлээд эвлүүлээ хэдийн хүүхдийнхаа эвлүүлсэн хүүхдийнхаа тайлбарыг сонсдог байхгүй. Тэгэхээр тэр хүүхд бүр илүү ойлгомжтой. Жишээлбэл одоо чөлөө цагаараа байж болно, хөгжөөн баясгаараа байж болно тий. Чөлөө цаг болгондоо энийг эвлүүлээ. Тэрнийхээ онцлог маш олон төрөл учраас энэ олон төрлийг бид нар гүйцэх байхгүй. Тэгээд нэг удаадаа 10 хүүхдэд эвлүүлэх гэсэн үг байхгүй. Тэгээд сөөржөөд ингээд нэг хэсгээр нь үзүүлээд ойлголт өгөөд байхад болтой. 2023-аас 24 онд буюу энэ хичээлийн жилдээ 5 бүлэг 160 хүүхдийг энэ хичээлийн жилд хүлээн авч одоо сургалт хөгжлийн ажлаар эхлээд байна. Нийт 7 багш 23 ажилчнаа үйл ажиллагаагаа явуулж байна. Хичээлийн жилээс эхлээд сургалтын хөтөлбөрт одоо VR технологиг нэвтрүүлээд хэрэгжүүлж байгаа. Энэ нь одоо дижитал буюу 90 зууны одоо аль байж ингээсэн үеийн хүүхдийн одоо суралцах арга барилд илүү тохиромжтой хүүхдүүд маань бас бидрээс нийгмийн дагаад энэ хэрэгцээ шаардлагыг бол зайлшгүй хүсэж байгаа учраас энэ технологиг бол нэвтрүүлээд ингээд ажиллаад эхэлж байгаа. Хүүхэд бас нөгөө өөрийнхөө хэрэгцээ сонирхлынхаа дагуу суралцахыг аягүй хүсэж байна те. Одоо уламжилт арга гэж яриад байгаа, хүүхэдтэй сургалтын арга гэж яриад байгаа те. Уламжилт арга гэхээр одоо багш нар зайлшгүй өөрийнхөө бас нөгөө арга зүй хүүхдэд сургалт зохион байгуулахын арга зүйд өөрчлөлт хийх шаардлага бол яг хүүхдүүд бол нэхэд байгаа байхгүй юу. Тэгээд яг уламжилт аргаар одоо нийтийг хамарсан, массыг хамарсан сургалтыг зохион байгуулахаар тэр нь хүүхдэд одоо төдийлөн тийм сонирхолтой одоо нэг ач холбогдол багтаа байна. Одоо үеийн хүүхд яг өөрийнхөө хэрэгцээ сонирхол тулгуурласан хүсэж байгаа юмд нь тулгуурлаа заахаар хүүхд тэрийг хүлээж авч байна. Одоо нэг ангид гэхэд 30-40 хүүхэд байгаа тий. Энэ 30-40 хүүхчин өөр өөрийн онцлогтой, өөр өөрийн суралцах арга барилтай байдаг. Тэгэхээр багш болохоор яг тэр хүүхдийн хэрэгцээ сонирхлыг тулгуурлаад сургалт үйл ажиллагааг
нэг ангийн дунд олон хувилбар ингээд зохион байгуулж болно. Тэ энэ ур чадвар одоо багш зайлшгүй байх хэрэгтэй. Манай ангийн 30 хүүхэд нь ерөнхийдөө хэрэгцээ шаардлагыг ингээд аваад үзэх юм бол нэг 3 нэм төвшөнд одоо гараад ингэж багш өөрөө тодорхойлсон бол тэр нэг сургалтын арга зүгээр 3 өөр хувилбартайгаа тэр хүүхдэд хүргэж болох байхгүй. Манай энэ хүүхдүүд бол тэрнээс өөр төвшин байдаг. Тэгэхээр төвшингийн одоо тогтоогоод бид нэр хүүхдүүдтэй энэ програмын ангаа таарч хэлсэн байгаа. Таарч хэлэхдээ манай энэ төвшингийн хүүхд маань ийм төвшин байдаг юм аа гэдэг. Одоо энэ тоог нь зарим нь алфавит хэлэхийн даалгавраар хүүхдүүдтэй хэлдэг. Энэ даалгавраар манай энэ хүүхдүүд энэ тоогоо бүрэн хэлсэн мэднэ гэсэн хүүхдүүдтэй одоо хараад одоо чадахгүй үнэхээр бүр чадахгүй энээс хараад энийг хийдэг байгаа. 3 энэ төрлийн ялгаатай байна шүү дээ. За миний дөө. Чи дөрөв тоо хаана? Дөрөв тоо хаана? Оо сайн байна. За 3-ын тоо. 3-ын тоо хаана? Энэ 3-ын тоогоо асуу таач. 3-ын тоо хаана вэ? За 7-ын тоо хаана? За чи 9 тоо хаана дах вэ?